чи тэр Тунраа Шотхон баяр хоёр багш ийм гоё ажлыг энэ өчөөх юмнаас чи нураах гэдэг юм уу гэдэг нь дотор очиж байгаа байхгүй. Тэгээд би буцаж байгаа юм. 3 буцаал 4-р нөөх нь хөө төвшөнтрөө нааш ор гэж байгаа байхгүй. Тэр мэдчихлээ. Тэгэхээр бас яг л та өөрөө сая дурдлаа л да ингээд уур бухимдлаасаа болдоол алдаал тийм ээ ингээд хорих ангид хүмүүжж байсан ингээд та боддгоо бүх юм бас хувь тавилан зураг төрөг гэж байдаг штэ хүний амьдралын магадгүй та тийм ээ тэр жилүүдэд хорих ангид одоо хүмүүжээгүй байсан бол одоо энэ Тунраа агштай холбогдож энэ сайхан одоо мэдрэмжийг одоо энэ аз жаргалыг мэдрэх байсан болов. За би тэгэл би 10 дугаар анги төгсөхдөө цагдаар хөнгөрсөн байхгүй. Тэгээд би ягаад цагдаа болох хүсэл мөрөлдөө байсан бэхээр манай би увсад цагдаа нар мөнгөтэй хүнд ойлгодог ядуухан хүнд дээрлэгдэг тийм характер хүүхнээс хараад би заавал сайн цагдаа болж энийг өөрчлөн гэдэг байсан байхгүй. Конкурсад амжаагүй. Тэгээд надыг хуулийн сургуульд оруулахад би орохгүй. Заавал цагдаагийн сургуульд актемд орно гэд их жил нь оруулахаар бүх юм бүрдүүлчихгүй юу. Тэгээ би явж аваад аварт орчих жоох гэдэг ингээд аварт орчихсон. Энэ юу гэхээр хархираа уул гэж байдаг уус юм. Тэр уулан дээрээс найзынхаа модыг ачаад 30 машинтай модон дээр сууж яваад 4 өнгөрсөн. Модтой машин надад дараал 4 өнгөрсөн. Дахиад би модон дотор хөвтчихсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бүхнээс надыг аварсан. Зөндөө аварсан. Тэгэл би дахиад буруул явуулсан. Яг л нэг олж авсан уур бухимдал гэдэг тийм сөрөг давтамжууд надад байгаад байна шүү дээ. Тэргөө би салж чадахгүй л явуулсан. Төрөгдөлт амьдраад байгаа байхгүй. Би сайхан амьдарч ирсэн. 4 охинтой. Гэтэ тэр бүгдээс холдсон юм юу байдаг вэ гэхээр өнөөдөр ерөөсөө л уур хардталтай юм тий. Зөв. Тэгэхээр байр жаргал захирлаас бас нэг зүйл тодруулсан. Танаа одоо компани нийт хэдэн ажилтнтай вэ? Ер нь оёдлын үйлдвэр тийм ээ? За, яг юу үйлдвэрлэж гаргадаг хэдэн ажилтнтай байлаа? Манай 36 ажилтнтай нийтдээ. Тэгээ ерөнхийдөө оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг л да. Оёдлын үйлдвэр байгаа. За, бусад даавны бус барааны ажлын явцны дэлгүүр гэдэг ширмэл хатгамлын үйлдвэр гэдэг. Тэгэхээр одоо бол ерөөсө танаахан бол ерөөсө өглөө 8:50-аас 9-ийн хооронд яг л нөгөө бүгд өглөөний нэг ярэ гэж болдог шүү дээ албан байгууллагууд дээр яг л тэрэн шиг бүгд нэг танхимдаа цугларж байгаа л бясалгалаа юм. Тий, өглөө ерөөсөө энэ тасгалаа хийгээл тэгэл ажилдаа орно. Тэгэхээр та бас гоё үр дүн ярил л да. Урд нь одоо ингэ бясалгалд за сая бас төвшнөр багш маань ярьлаа шүү дээ 3-4 хүн идэвхтэй байсан гэдэг. Одоо тэгвэл үйлдвэр даяараа тийм ээ байгууллага даяараа 36 хүн бараг 40 хүн өглөө болгон бясалгал хийж штэ. Тэгэхээр ажлын бүтээмж дээшилж гинэ гэдгсэн. Яг энэ дээр энэ яг юун дээр ажиглагдаж харагдаж байна. Харагдаж байна. Тий. Анхандаа бол одоо бас эсэргүүцэл гэх юм уу үл ойлгох тийм юмуд л зөндөл гарч ирсэн л та. Тэгээ одоо бол одоо нэг тийм ажлын садаа ч юм уу одоо энэ 10 минут ингэж суухын оронд ажлыг хийж ивэл дээр байна ч гэдэг юм уу тиймэрхүү байдлаар хандах тохиолдлууд л гарч ирсэн. Тэгээ одоо бол тийм байхгүй бүгд одоо идэвхтэй хийгээд л явж байгаа л да. Бүр нэг ажлын бараг нэг салшгүй хэсэг болчихсон тийм байгаа. Яг тэгээ хүн гэдэг нь чинь ердөөсөө энэ бие махбод биш цаана дахиад нэг зүрх сэтгэл гэж нэг юм ялтчгүй байна л да. Тэгээ тэр нь одоо өөрөө хэлбэл ууртай ч юм уу бухимдалтай байх юм бол энэ бие махбодтой нөлөөлчихөж जैन тийм ээ. Тэгээ тэрүүгээрээ нөлөөлөө тэр бие махбодороо юу ч хийх гэхээс буцахгүй байдалд одоо хүрэж जैन гэдэг л байгаа юм л да. Тэгээд тэрнээсээ 100% хамаарж байгаа учраас тэр сэтгэл санаа нь өөрөө амгалан тайван төвлөрөлттэй ийм болоод ирэхээр тэр ажлын бүтээмж одоо өндөрлөх нь бол тэр бол одоо гарцаагүй л тийм зүйл. Тэр оюутны үйлдвэр гэхэлэр голцоо мэдээж бүсгүүчүүд хүүхнүүд ажиллаж байгаа. Тэр олон хүүхэнтэй газар бол ховж юу хэрүүл ер нь тасардаг шүү дээ тий. Чи тэгсэн чинь би ингэсэн байлээ. Чи намайг тэрэнд очиод тэгээд хэлсэн байлээ ч гэдэг юм уу тий. Тэр би бодож байна. Одоо бясалгал хийдэг болсноороо ийм зүйл ер нь баг байхгүй болсон байх гэж бодож байна. Та юу гэж бодож байна? Тий, манад одоо бол тийм асуудал ер нь гарахаа болсон. Урд нь бол байсан. Тий, мэрсэр байсан. Тэгэхээр би бас таныг их хүндэлж байна л да. Яг л тэр зэрэг эрэгтэй хүн. Тэр тусмаа тий одоо ингээ байгууллага удирдах яваа, компани удирдах яваа захирлын үед бас яг ингээд байгууллагынхаа энэ сайхан зүйл рүү бас оруулаа. Тэгээд өөрийгөө бас таньж мэдж байгаа шүү дээ тухайн хүмүүс маань тий. Тэгээд энэ сайхан бясалгалд хамрагддаг болсноор та юу нөөрөө яг анх яагаад энэ одоо бясалгалыг хийлдэг их болъё гэж бодсон юм? Тэгээ би түрүү ихэнд эхлэхэд бас ярьсан л да. Тэгээ байгууллага удирдах байгаа хүн бол одоо тэр байгууллага дотроо бол нэг өөрөөр хэлбэл одоо эцэг нь хэл гэсэн үг шүү дээ.
Тэгээд бүх ажилчид маань одоо захирлаа харж байгаа. Захирал ямар байна? Захирал нь яанууд? Тэрийг л аясаар нэгсэн доо хүмүүсийн ховцыг шийдэж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм учраас тийм өөрөөх хариуцлага одоо над дээр байгаа учраас энэ хүмүүсүүдээ би яаж за маш өндөр цалин өгөөд одоо ингээд одоо бүр одоо баян тарган болгоцгоо бай гэхэд миний чадах юм юу вэ? Би яаж энэ хүмүүсийг амгалан тайван байлгаж чадах вэ? Ямар боломж байгаа вэ л гэдэг тийм эрэлхийлэлтэй явж байгаа л тэгээд л энэ хүмүүстэй очирсан л да. Та талаар бас байгууллагынхаа өглөө болгон бясалгалын хамт. Тий хамт. Тэгэхээр одоо таас ажил олгогчийн хувьд ер нь дахиад хүн шинээр ажилд авахдаа ч юм уу тийм үү хандлагыг харж гин үү эсвэл ажлын ур чадвар харж гин үү ер нь юун дээр их анхаардаг вэ? За манайхан яг үйлдвэр дээр ажиллах хүмүүсүүд нэг арай өөр шалгуур байгаа л да. За менежерийн түвшинд ажиллах хүмүүсүүд бас арай өөр шалгуур ярилцлага анкет ингээ бөглүүлээд нэлээ. Тэгээ би хамгийн гол нь танаас юу сонсох гээд байна гэхээр зэрэг бясалгалд явдаг болсноороо хүнийг харах бас өнцг нь арай өөр болдго юм болов уу гэж надад санагдаад байдаг аахгүй юу. Тийм учраас таныг яг боловсруучны тал дээр хүн талаас нь яг юун дээр анхаарч байна л гэж асууад байна л да. Тий яг миний барьдаг зарчим гэвэл би одоо тийм хүнд бас их юм тусрахаг сайхан сэтгэлтэй гэх юм уу те зөв төлөвшөлтэй хүмүүсүүдийг л багтаа ажилд авах хичээдэг те. Зөв. За Улаанбаатар хотод маань 12 цаг 30 минут болсон байна. Өнөөдрийн манай зочноор Баярлалаа төвийн багш менежер Төвшин Төр, за их газрын чулуу компани захирал Баяр Жаргал маань хүрц ирсэн ба. За бид нар ярилцах сэдэв маань өнөөдөр 9 минутын дасгал бясалгалын үр дүн гэсэн сэдвээр ярилцаж байна. Тэгэхээр ихэнх сонсогч та сонирхсан асуултаа манай шууд эфирийн утас 77 77 3 883 утсаар харин үзэж байгаа үзэгч та сэтгэл бичих хэсэгт буюу комент бичих хэсэгт асуултаа асууж орж ирэх боломжтой байгаа. Яг энэ 9 минутын дасгал бясалгал гэж юу нь яг юу хэлээд байгаа юм бэ? Хаана очвол энэ бясалгалд суух боломжтой вэ гэдэг юм уу? Сонирхсан асуултуудаа асуух боломжтой байна. Тэгэхээр хоёулаа бас Төвшин Төр багшаа энэ талаарх мэдээлэл өгөөд явж бай тийм ээ. Баярлалаа төв дээр яг хэд хэдэн цагаас хэддэг өдөр бясалгал хийгддэг билээ. Яаж энэ бясалгалд суралцах хэрэгтэй байгаа илээ тийм ээ? За манайх 7-ны 1-ээс 5 дахь өдөр хүртэл өглөө 10-аас 11 цагийн хүртэл үн төлбөргүйгээр энэ дасгал бясалгал заадаг. Хагас өдөр 12 цагаас 14 цагийн хооронд багшийн лекц байдаг. Тэр нь бол хандив. Өнөө өөрийнхөө сэтгэлээрээ. За уучлаарай. Өнгөрсөн асуултанд би гүйцээг яриагаа гүйцээчмээр байна л да. Яаглаар тасалдуул явмаар байна. Тэгээ 20 хангад зурагтан дээр тэгж хүмүүсийн хандлага тийм байсан бол энэ тунраа багшийн бясалгал би жил өнгөрүүл байсан тэр 20 хангад хугацаанд хүмүүсийн хандлага зурагтан дээр гарч ирээд хараал хэлдэг хүн байх байлцсан шүү дээ. Ямар гоё юм бэ? Зөрлөдөд мөргөлдөл шүү нэг хоорондоо мөрөлдсөн шүү дээ нарийнхан бодмор. Урд нь бол нэг өөрөөлөөр зодтолдог байсан бол уучлаарай гэдэг ба тэнд байгаа шүү дээ. Тийм болсон шүү дээ. Тий. Энэ хүн тийш орж үзээгүй бол мэдэхгүй. Тий. Тийм болсон. Одоо 6 20 ханг дээр явж байгаа. Үнэхээр гоё байгаа. Хүмүүс тэнд хийгэрч байгаа. Тэгээд орхиг өдөрдөж байгаа дарганад бас баярлдаг. Хоёр газрын дарга байгаа. Ястаа мундаг. Ингэж байгаа байхгүй юу? Дотор байгаа хүмүүсүүд гэгээрээд гоё болоод байхад ажилчид нь бас авмаар байна гэж байгаа байхгүй юу? Яа зөв. Тэнд ажиллаж байгаа хүмүүс бас буруутах аргагүй шнэ. Энд хэнийг манай багшийн явуулж байгаа нэмжлэлд ямар нэгэн хүнийг буруутгах шүүмжилдэггүй. Бид нар тэр эрхэнд байхгүй. Тэ шашин байна уу, юу байна уу, нам нь байна уу? Бид нар тэр хүнийг шүүмжлэх хэрэггүй. За энэ өдөр үр дүн ярьж байгаа учраас би унсан газраасаа хөдөлж үр дүнгээ хэлнэ штэ. За би гарлаа. Нутаг утсан, ирсэн. Тэгээ багштай одоо 2 жил өнгөрөө ажиллаж байна. Анх эхлэхдээ хүмүүс орж исэн хүмүүс бясалгал хийгээл ногоо нүг, ягаан нүг бол маш олон хүн харж эхэлдэг. Би жил 6 сар хав харанхуй явсан. Хав харанхуй явсан. Тэгээ би бас эргэлзэх тодорхой хэмжээний бас нэг би яасан хөвлөртэй хүмбэ гэдэг тийм бодлоод тэгчлээсэн л да. Гэтэ нэг юм надад аварсан. Юу гэхээр би өдрөх тутам уургүй болж ирсэн. Бүр уурлах юм дээр уурлаг өөрөөс эргөө нэг цоцсон шүү дээ. Уурлах хэвээр уурлчмаар юм дээр уурлаг байхгүй. Тэгэхээр энд өөрчлөлт байна гэдгийг яг өөрийнхөө биеэр мэдрээд багшаас олдохгүй ажиллаад байгаа байхгүй одоо хүртэл. Одоо дэвшиж штэ. Би 10 жилийн хүүхдүүдээр ажиллаж штэ. Дахиад хууль сахиулах сургуулийн 2 дахь курсын оюутнууд дээр ажиллаж штэ. Бодоод үзтээ. Багшийн минь энэ үрдэн баггүй 5 жил харахаар явсан чинь судалгаа хийсэн чинь тунраа багшийн нэг номерыг гаргадарсан шүү дээ. Яг сэтгэл зүйд хүрч ийн гэдэг. Хууль сахиулахын сэтгэл зүйн анги нь Баттулга дэд урандаа багш руу яриад үрээд очиод багшийн ажиллаж байгаа. Өнгөрсөн 2 дахь өдөр багш өөрөө ажилд байгаа. Төвшин төрөө чи яваад ажиллаад иргээд тэр боломжийг надад өгч шүү дээ. Энэ үрдэн үү? Энэ үрдэн. Тий. Хууль сахиулахын хүүхдүүдэд сэтгэл зүйчээр сурч байгаа хүүхдүүдэд
Дахиад 118 дугаар сургууль дээр ажиллалаа. Хамгийн сахилахгүй 9 дугаар анги, хамгийн сахилахгүй, хамгийн муу сурдаг, хамгийн ядуу, хамгийн одоо өнчин дэнсэн бүх хүүхдийг хоримтлуулсан нэг анги дээр орж байгаа юм. Тэр нь яагаад холбогдсон бэ гэхээр манай найзын ахыхаа анги гэж байна. Би тамирын багш. Тэгээд тэн дээр очиод ажилласан. Ангийн атмантай их танилцсан. Өнөр рүү иргэн нэг сайхан хүү байгаа. Тэр хүүхдтэй маш ирэхээр яриад дахиад эцгээхээ хурал болсон. Ээж нь гайхсан шүү дээ. Гэрт нэрсэн чи хүүхэд нь гэр орноо цэвэрлсэн. Ээжээ би юу хийх вэ зогсон гэсэн шүү дээ. Хүүхэд өргөс авсан шиг болсон шүү дээ. Нэг атман. Эерэг атман болгож байгаа гэдэг. Ангийн өдөрдөж байгаа. Дасгалыг зааж байгаа. Тэгээд атманыг дагсан нэг сүүдрийн атмууд байдаг шүү дээ. Дагалдан баясаг шнэ байна. Тэднэр нь одоо эрхэн баяр гэх нөхөө байгаа. Маттай супер болд эхэлчихсэн шүү дээ. Болдоо. Миний алдсан алдаа хүүхд настай алдсан алдаа юу гэхээр би 1-р ангиас 4-р анги хүртэл онц сурч ирсэн. Найрамдлсан дамарсан хүүхд. Эл яг утцсан. Хойн суусан атман нүдний шилээ тайлаа тавьсан самбар харагдахгүй. Тэр хойд багш эцэг анзаарсан бол надыг аварч болох байсан. Гэтэ би өнгөрсөн цаг штэ ярмааргүй байна. Тэр тех ёстой байсан юм. Одоо энэ өдөр явж одоо сэтгэл хангалуун байна. Тэг маш их үр дүн гарч ийн. Тэгээд би одоо боддیں۔ Одоо манай улс төр одоо ард түмний амьдрал одоо ямар хөө байгааг бид хинээр шилжүүлэх ойлгож байгаа. 76 гишүүн байгаа тийм. Энийг ард түмэн сонгож байгаа тийм. Ард түмэн сонгож гаргаж байгаа. Тэд нэр 4 жилийн хугацаатай. Одоо энэ сая 16 он сонгогдсон гишүүд маань одоо нэг жил гаруугүй хугацаа үлдсэн байгаа. Би тэр гишүүдээс хэний ч муулмааргүй байна. Яг л надад Монголд хэрэггүй дэлхийд муу ярих хүн алга. Хэний ч муугар зүг хүнийг байгаар л хардаг болсон. Гэхдээ хүнд өөрчлөгдөх боломж байдгийг би өөрөөр харсан байхгүй. Тэгэхээр энэ 76 өөрчлөгдөх боломж байна ард түмэн минь. Яаж вэ гэхээр баярлалаа төвний 9 мэтийн дасгалыг өглөө болгоно хийгээч. Гишүүдээ. Би уриалж байна. Болохгүй бол биднийг ураад бид нэр бас чиглүүлээд өгье л да. Битгий ич, маска тайл, битгий нэрлэх, битгий эгот тийм ээ. Энэ баярлалаа төвний мундаг багш нар байна шүү. Бадам хаан багш байна, Тунраа багш байна, Саруул туяа. Тэгэхээр багш маань 5 жил гаруй одоо ингээд хорих ангуудаар яваад лекц уншаад хүмүүсийг бас гэгэрүүлээд сайхан дасгал басгалыг заагаад явлаа. Тэгэхээр нэг үр дүн нь бол таа сууж ийн л та. Тийм. Тэгэхээр одоо хоёлаа масаар нэрээ. Одоо за бүр юу яасан бэ штэ. За хорих ангийн ажилтнуудаа өөрсдөө энэ сургалтанд хамрагдмаар байна. Дасгал хийж сурмаар байна гэсэн үр дүн гарсан байна. Тэгэхээр та эргээд одоо та нэг жил болоод гарчээ. Тэгэхэд таныг та багш гээд та одоо тэнд яг ингээл ажилласан байж штэ. Тэгэхээр таны ажлыг ч юм уу те залгамжлуулаад авч үлдээд үлдсэн хүн байна уу? Зөнд байгаа. Юу байлгүй яхав. Тэр хэрэг багнууд байсан залуу 429 дээр очиж байгаа байхгүй. 429 дугаар анги дээр очисон чинь тэнд ямар нэгэн бэлтгэн уур амьсгал байхгүй. Тэр залуу Тундраа багштай сэтгэл зүйчээр нь холбогдуулаад ийм байдаг гэдэг. Одоо тэнд 429 анги дарга ангийн дарга ямар мундаг хүн байна. Тэр хүн өөрөө хийгээд ёстой гоё юм байна. Тэнд кабинет байгуулад гэхдээ багш бас ерөнхий дотоод заслыг хийж өгч байгаа шүү дээ. Багшиг эхлээд компани захирдгийг ойлгох гэсэн шүү дээ. Очих болгондоо дандаа том чихэртэй ирдэг тэнд хүмүүс. Тэгэл чихрээ сонирхож ордог хүмүүс бас зөндөө байсан шүү дээ. Чихэр сонирхож байгаа л өөрийгөө сонирхоод эхэлж байгаа хүмүүс ч тийм. Аргагүй чихэр эргэж очдгоо эргэлдэх хүн зөндөө байдэн шүү дээ. Ядуугийн ядуу. Тийм. Тэр хүмүүс тэр том чихэр тарааж ирэхэд тэрний аваагаар очдог. Яг л би тэнд нөгөө ажиллаж багшилж байсан учраас хүмүүсийн ямар хандлагаар орж иж байгааг би ажиглана шүү дээ. Тийм. Чихэр идэх гэж орж 2-3 сар явж байгаад өрг орчдөг байхгүй. Хүн өргөл олоо харцсан тохиолдолд дахиад гайгүй дээ. Тэгээд хамгийн гол нь сайн баяр жаргал захирыг хэлдгээр хичээл зүтгэл хэрэгтэй дээ. Хүнд хичээл зүтгэл. Өдөр орой хоол цай идэх шиг сэтгэлээ хооллохын тулд бидний дасгалыг л эсхэм байд штэ. Хийгээд амаар байгаа байхгүй. За, баяр жаргал захирлаас бас асуумаар байна. Сая төвшин төр багш ярьлаа штэ. Бараг жил 6 сар харанхуугаараа явсан. Уул нь бол бясалгаал байгаа штэ тий. Тэгэхээр бясалгал хийн гэдэг маань өөрөө бас төвлөрөл их чухал юм байлээ л дээ. Ер нь бол хамгийн гол юм. Би бас одоохондоо би бас харанхуугаараа л яваад байгаа. Тэгээд таны хувьд яг хизэнээс одоо тэр нөгөө гоё өнгө будгийг ялгаад яг төвлөрөөд ингээд бясалгаж сурав хэдийн хугацаа зарцуулав? Яг миний хувьд бол энэ Тунраа төв дээр эхлээд бясалгасан л та. Бясалгаж эхэлсэн л та. Тэгэхээр би тэнд бол нэг тийм орчны энерги надаас нөлөөлсөн юм болов уу гэж боддгийг. Тэгээ хүмүүсийг сонсохоор ингээ нэг хэсэг гэрэл харахгүй явж байгаа дараа нь харсан марсан гэдэг би дотроо гайхаад байгаа. Би болохоор Тунраа төв дээр эхлээл анханасаа шууд л хатаад тийм гоё цагаан гэрэл төсөлж эхэлсэн байхгүй. Тий.
Тэгэхээр та бас төвлөрөл их сайтай юм шиг байна. Тэгэхээр юу яа? Эргээд төвшин дөрөгшөөс асууя. За яг энэ төвлөрч сурахын тулд яах ёстой вэ? Одоо төвлөрнө гэдгийг за би дэлгэрүүлж ярил л да. За яг одоо ингээл за бясалгал эхэллээ тийм ээ нэг зөрөө ширтээд ингээ бясалгал эхэллээ гэх тиймгүүд хамгийн гол нь ингээд толгойд өөр бодол орж ирээд байдаг байхгүй юу? Яг нөгөө нэг одоо зүрхэн хүрдрүүгээ тийм ээ төвлөрч чадахгүй зүрхэн хүрдрүү анхаарлаа шилжүүлэе яг тэр мөчөд энэ болжморж ирэх гэж наач гэдэг юм уу эсвэл хажууд хүүхэд гүгээд дэжтэй ч гэдэг юм уу те ийм бодол ингээд өөр бодол орж ирээд яг төвлөрч чаддгүй байхгүй юу? Яг энэ төвлөрөхийн тулд яах ёстой вэ? За тэгээд надад ч бас юу штэ одоо нөгөө надаас таарсан тий. Тэгэхээр ерөнхийдөө эхэндээ тэгдий ингээд бясалгал хийж тэнд хаалга дуурангууд ий шаарддаг байхгүй юу? Дахиад тэнд дуурын шаарддаг. Одоо жишээ нь хэдүүл гуруула бясалгал хийж байл та. Тэнд болжмор жиргэж штэ тий. Болжмороо би бясалгал хийсэн маа чимээгүй гэж болохгүй штэ. Боломжгүй тий. Тийм учраас байгаагаар нь л үлдээчих. Бид нэр аргагүй. Бид нар чинь 10 жилийн сургуульд байхдаа дандаа нэм бод хас тий шээжил даалгавраа хийгээд дандаа гадаас өгөгдлөөс учраас хэний ч буруутгах халамжгүй. Дахиад банкны зээл, амьдралын алдаа оноо, тэгээ дутуу юу гэл янз бүрийн асуудлууд байна штэ. Тэгээ бодлого бясалгал хийнэ гэж байхгүй л дээ. Бодол орж ирлээ тэгээ. Орж ирсэн үед нь над руу бодол ороод ирлээ. Гүнзгий амсгаад бодлоо гуурсаар үлээ гаргачих. Тэгээл дахиад хийгээд. Тэгээл бодол орж идэ гаргалаа. Ингээл нэг бас өөр дээр л ажиллах юм л да. Та эфирийн энэ төр хөдлөгч хийхийн тулд бас нэлээд сургалтанд сууж, нэлээд дадлаг хийж эфирлөө шууд орно да тий. Тэрнтэй ижлэх. Сүхбат гинэ. Төвшинбаяр авраг шүү дээ. Олимпийн авраг болсон. Тэр хүний олимпийн авраг болсон. Тэр үеийн мөч Монголыг бас гоё болгосон тий. Ганц хүний тий. Ганц хүний амжилт маш олон хүнийг тэр чигээр нь бүх юмыг өнөөдөр банкны мөнгө төлөх ёстой хүн ч мартцсан талбай дээр гүйжсэн шүү дээ. Тэгэхээр нэг хүний тэр хичээл зүтгэлээр гаргасан амжилт нэжгээд олон хүнийг маш эргээр нөлөөлж чаддсан байна гэдгийг л би олж харсан байхгүй. Тэгэхээр хүн болгонд боломж байгаа. Битгий өөрийгөө чамал та гачкарын хөвгт байж болно уу? Та захирлын хөвгт байж болно. Би нэгдүгээр сургууль дээрээс ажиллаад байгаа шүү дээ. Тийм дандаа одоо томчууд гэдэг өөрийгөө ярьж байгаа хүмүүсийн хөвгтүүд байгаа юм. Тий. Тэгэхээр томчууд гэж яригдсан тэр байдлаараа тэр хүн 500 наслаагүй байхгүй юу? Тий. Цаг хугацаанд л баригч амьдарч байгаа бид үгд. Тэгээд уриалахад одоо шууд хийгээд сурч чадахгүй байгаа хүн битгий өөрийгөө голоо дадлах хийгээд нөгөө дахин хийгээл өөрийнхөө төлөө чухам өөрийнхөө төлөө байхгүй юу? Миний төлөө биш, хинэгний төлөө биш, өөрийнхөө төлөө хийгээд байвал аяанда өөрийгөө ойлгох байхгүй юу? Тэгээ өөрийгөө хүн өөрийгөө ойлгох. Уурлах гэж үгүй би уурлах гэж байна. Филэгээл гаргачих уураа тий. Тэгээ эвгүй хэлнэ штэ. Эвгүй хэлчихэд бариад авчих штэ. Нөөхнөөс уучлахгүй болно шүү дээ. Яана би эвгүй хэллээ. Ёстой уучлаарай. Бас болно шүү дээ. Дараа нь эвгүй үгээр амдар гараад ирэнгүүт ой энэ хүн бас хүн шүү дээ. Яг л тарих ажиллаад байхаар тэр эвгүй хамаагүй хэлээд идэм байна. Зүрх сэтгэл ажиллаад ирэхлээр эн чинь бас хүн шүү дээ. Ижлэх шүү дээ. Өрөвдөөчтэй чигээд зүрх сэтгэл эндээс чангаах аахгүй. Тэгэхээр тарих заг болчих юм. Тэгэхээр тарих бол супер мөртлөө залтай ухаантай мөртлөө худалч. Зүрх сэтгэл бол хизээч хүнийг тэгж бэхэлж хуурахыг хүсдэг юм байна. Өрөвдөх, уучлах, нинжин сэтгэл хүн болгоны сэтгэлийн сав байна. Энэ юугаар өндөр дүүрсэн байна вэ гэхээр уур, бухимдал, дутуу гачуугийн зовлон, тийм ээ? Үдсийн ядалт, хаардал, сэрдэл гэдэг маш их юм сөрөг эртмээр дүүрсэн. Нэг сайхан мэдээлэл та бид нар ч гэсэн гоё жавхлангийн дуу сонсол нэг гоё болчоод ишээ эргэл нөхөртөө маргах юм бол тэгэл нөгөөх дуунаас авсан гоё эрчмийн нэг байхгүй бол нөгөөх гоё эрчмийн ээдэрчээд байгаа байхгүй. Тийм учраас ганданд орж ламаар энийгөө засуулах биш. Өөрийгөө засъя. Тий. Өөрийгөө гоё болгоё. Боломж өөртөл байт юм байна. Тий. Ерөөсөө боломж байгаа. Тий. За одоо тэгэхээр баярлалаа төвийнхэн байна. За мэдээж өргөжлүүлээд хорих ангуудаараа бол жишээл сургалтаа явуулж байгаа байх тий. За өөр бас за та сая дурдсан штэ 10 жилийн хүүхдүүдтэй ажиллаж гин гэсэн тийм ээ. За мөн одоо бүр Батлан хамгаалгын сургуулийн оюутнуудтай ажиллаж гин гэсэн. Хууль сахиулах. Тийм, хууль сахиулгын сургуулийн оюутнуудтай тий. Өөр ер нь одоо ингээд танаа байгууллагатай ингээд хамтарч ажиллаад яг одоо энэ байр жавхлан захирлын компанийнхантай адилхан тий. За бид нэр ажилчдаар бясалгал хийлгэж энэ дасгалыг хийлгэж сурмаар байна. Бид нэр одоо энэ хүүхдүүдтэйгээ ажилуулмаар байна ч гэдэг юм уу
тий. Ингээд санал хүсэлтэд ингээд тавиад та нартай очиж холбоодыг гэхэлэр гэвэл одоо хаана очиж уулзах хэвээр. За дээрэс нь утасны дугаар хэлж өгье. Яг л тэр зэрэг нэвтрүүлгийн дараа хүмүүс маш их холбогдож утасны дугаар холбогдох одоо сэжим асуудаг байгаа. За. Багшийн дугаар 88119549. 88119549. Миний дугаар 9040. За. 9040 77 77. За. За тэгэхээр баялаа төвийн багш зөвлөх багш тунраа багштай холбохыг сонирхвол 8811 9549. За мөн багш төвшин төртэй холбохыг хүсвэл 9040 77 гэсэн дугаараар холбогдоод за мөн хамт олноороо тийм ээ. За үр хүүхдүүдээ бүгдээрээ нуур бухимдлаас салъя, цагаан юмыг хараар хардаг болъё тийм ээ. Цагаанаар хардаг. Тийм, цагаанаар хардаг болъё. За тэгээд зүрх сэтгэлээ хамгийн гол нь бид нар сонсох гээд байгаа шүү дээ. Өөрийгөө таних гээд байгаа, өөрийгөө мэдрэх гээд байгаа. Тэгэхээр энийг хүссэн хүн бүхэн энэ дугааруудаар холбогдоод баярлалаа төв рүү хандах боломжтой байгаа. За тэгээ мөн хагас өдөр болгон 12 цагаас өндөл бүргүү бясалгалын яг хандивтай шүү. байдаг тийм. Хүн боломжтой бол хандуулах байхгүй. Боломжгүй бол заавал гэсэн алавдлага маад байдгүй. Тий. Тэгэхээр юмыг бас ингээд үн цэнэгүй юмчил үн цэнэгүй байд юм бэлээ. Ингээл одоо жишээ нэг сургууль дээр очиод лекц хийгээд ягууд чинь мөнгө төлөөгүй хүн чинь захирлаар мөнгө төлөөсөн өөрөө мөнгө гаргасан хүн чинь хичээж хардаг. Тий. Тэгэхээр аливаа юм чинь бас нэг жоохон үн цэнтэй байр юм байлээ. Тэгээд өөрөө үн цэнтэй бодол бодож байгаа хүн амнаас нь үн цэнтэй үг гарна. Үн цэнтэй хөхтэй хүн үн цэгтэй үйлдэлтэй. Ерөөс энэ дасгал хүнийг л үн цэнтэй болгодог. Тий. Зөв. За Улаанбаатар хотод маань 12 цаг 46 минут болсон байна. Тэгэд магадгүй би бас та хоёроос одоо сайхан яг ийм юмыг яриад одоо сонсогчдод ч юм уу хүрчээ даа гэж бодоод ирсэн асуугаагүй өнгөрсөн байж болох юм. Тэгэхээр та хоёрын сүүлийн 3 минутыг үлдээ. За баяр жаргал захирлна. Тийм тэгээд одоо энэ хүн гэдэг амтан бол түрүү манай төвшөө огш их гоё хэлж байна л да. Тарих байгаа, зүрх сэтгэл байгаа. Бид тархиан хөгжүүлэх гэж зүтгээд байна. Тархиан хит их ажиллаулж байна. Зүрх сэтгэлээ мартчихад байна. Магадгүй гол юм нь мартагчаад орхигдчиход байгаа байж магадгүй. Тэгээ энийг сэрээж, энийг хөгжүүлж, тордож, додомдож авч явах хэрэгцээ шаардлага өнөөдрийн нийгэмд бол зайлшгүй гарсан байна. Яг тэгэхээр нийгэм нь өөрөө биднийг байн гадагшаа байхыг шаардж байгаа ийм одоо 90 үе болчиход байна л да. Тэгэхээр бид өөрсдөө дотгошоо харж өөрийнхөө сэтгэл зүрхийг сайхан авч явж иж хүн өөрөө аз жаргалтай, амгалан тайван сайхан байх гэдэг. Тэгээ энэ одоо сэтгэл зүйг хөгжүүлэхийн ажилд бол энэ 9 минутын дасгал үнэхээр гайхалтай өр нөлөөтэй гэдгийг би одоо биеэрээ мэдрээд байгууллагада яраа мэдрээд явж байгаа хүн одоо би өөрөө байна. За манай төвшөө багш өөрийнхөө өнгөрүүлсэн, туулж өнгөрүүлсэн амьдралаасаа бас ингэж жишээлээд ярихад бүр одоо тийм доод түвшнөөс хүртэл босоод ирж болж байгаа ийм агуу гоё гайхамшигтай дасгал байж байгаа байхгүй юу? Тэр энэ дасгалыг одоо би олон байгууллагууд энэ чинь цуг хугацаа орохгүй шүү дээ. 10 минут зарцуулна тийм ээ. 10 минут зарцуулаад байгууллагаараа олон байгууллагууд одоо хэвшээд байгууллагада яраа аз жаргалтай амар амгалан сайхан 50 байгаасай гэж бодож байна. Хувь хүн болгон манай төвшөө огсоос хэлж байна. Улс төрчид маань хүртэл одоо энэ сайхан дасгалыг хийгээд тэгээд сэтгэлийн сайхан тэр амар амгалангаар улс орноо удирдаасай гэж л одоо бодож байна та. Та сайхан хэллээ. За төвшин трагш. За бид хоёрын яриаг сонссон бүх сонсогчдаа бас дахиад чин сэтгэлээсээ талархлаа. Бид яг одоо цаг дээр л байж чадах юм бол маш их бүтээмжтэй, маш үнцэнтэйгээр амьдрах бүрэн боломжтой юм байлээ. Монголчууд минь өнгөрсөн цаг, ирээдүйн цаг руу битгий хоёр талаас авчаад өөрийгөө зовоогоод, ганцхан өөрийгөө зовоох биш, бусдыг давхар зовоогоод, хүний сайхан охиныг ханаа болгож авчаад, жаргаа нэгж авчаад яг амьдралын фронтоор гарч ирээд ямар асуудалд өнөөдөр өртөж байгаа вэ гэдэг хүн болгон дор дорно мэдж байгаа. Тийм учраас өнөөдөр бүгдээрээ өөрийгөө хайрлах суралцъя. Бүгдээрээ олон нийтээрээ монголчууд минь тий өөрийгөө хайрлаад эхлүүл өөрийгөө хайрлсан хүн л хүнийг чин сэтгэлээсээ хайрлаж ойлгож хүндэлж чаддсан юм байна. Энд хүрэх гүүр нь бол ерөөсөө л энэ 9 минутын дасгал. Маш энгийн. Гэхдээ энийг заавал манай офис дээр ирж хийх гэдэг шаардлагагүй. Албан газараа гэртээ машин дотор зам ачаалттай байна шүү дээ. Ачаалтыг нүдэ харж байгаа зүрхэн дээрээ байж болно шүү дээ. Заавал нүдэ хандах халуугүй шүү дээ. Дасгалыг хийгээд дадчих юм бол нүдэ хараад зам үнэхээр ачаалтаа зарим газар бараг 20 минут зогсдог шүү дээ. Тэр үе зүрхэн дээрээ байгаа л аз жаргалтай л зогсолтой. Тэгэхгүй тэр нь твдээд юу хийх гээд байгаа нисээд гарчихгүй тэндээс. Тийм ээ.
Тийм учраас энэ дасгалыг хийхлээр би нэг юу ярьчээ болсон явдал тийм ээ. Юу гэхээр тонроо шиг увсад урьдсан байтал манай хөргөн над руу залгахгүй утсаар. Ингүүт нь байна уу? Төвшөх тантай уулзах гэсэн ихлээр за би энэ буудалд хүн байрлуулж байна. Байрлуулсны дараа ах нэргээ залгая гэд. Тэгээ уцаа тасалчихгүй. Гэсэн эхнэр манай хамаатан байхгүй. Төвшөх согт байна гэсэн. Миний ярианы тоон гоё тийм намхан болчихгүй. Тий. Өмнө нь болохоор би маш хашигч тий. Зандрангуй ярьдаг хүн байсан байна. Тийм учраас монголчуудаа маш энгийнээр сайхан амьдрах боломж бид бүгдэд байна. Тиймээс хамтдаа сайхан амьдарцгаая л да. Бүгд амьдралыг хүүхдүүд хийдэг хэлдэг те. Аз жаргалтайгаар хичээлээ хий л дээ. Хичээлийг аз жаргалтайгаар хий л да те. Тэгэхээр амьдралыг ч гэсэн ажлаа ч гэсэн бүх юмыг аз жаргалтайгаар хийх бүрэн боломж биднэрт байна. Тэгээд баярлалаа төвийнхаа бүх багш нарт Бадан манд багш болно. Арамаш гэдэг багш байгаа. Энтэг багш биднийг одоо чиглүүлдэг манайх. Гэтэ энтэг хүн гээл манайхан их цааргалдаг. Далаа юм бусад шашингууд хаанаас үлээ те. Гэтэ тэрэндээс эндээс нь сонирн биш. Тэр хүн эмч хүн юм байлээ. Эмч хүн ангаахын талын хүн. Тэгээд бүх багш нартаа баярлалаа. Баярлалаа төвийн бүх офисуудыг хариуцж байгаа бүх багш нартаа чин сэтгэлээсээ баярлалаа. Талархлаа. Дахиад бүх монголчуудаа баярлалаа. Талархлаа. За би нэвтрүүлэг төгсгөхдөө хүмүүс бас ярьдаг. Би бол одоо өөрчлөлтөөс өнгөрсөн хөө. Би бол одоо миний хүмүүжихнаас өнгөрсөн ч гэдэг юм уу. Янз бүрээр ярьдаг. Тэгэхээр ямар ч хүн өөрчлөгддөг юм шүү. Маш сайхан үр дүн гардаг юм шүү гэдгийг бас нэвтрүүлгийнхаа төгсгөлд хэлмээрэн ингээд миний урилгыг хүлээн аваад өнөөдөр бас сонирхолтой сайхан үр дүнгийнхаа талаар хуваалцсан хоёр залуудаа баярлалаа. Тэгээ та бүхнийхээ ажилаас өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Улаанбаатар хотод маань 12 цаг 51 минутаа болсон байна. Энүүрээд үдийн зочин нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Архим содортой цаг бүрийн ихэнд явдаг шуурхай мэдээг үйл авч сонссны дараа 14 цагаас өдрийн хөтөлбөрт надтай хамт байгаарай.